За юу ч нэгээс пласын зүгээс 7 хоног болгоо алтан дээр техник шинжилгээ маркет овер орохоор болсон. За тэгээд ер нь алтны зах зээл дээр яг алтны аншаач хөдлөд авъя. Тааштай ер нь юу болох вэ гэдгийг 7 хоног болохоор хөтөлбөрөөр задлаад техник шинжилгээнд зөвлөлд хүрэх байгаа. За тэгэхээр ер нь том цагаараа бид нэр алтыг хараад үзэх юм бол алтны хай цэг буюу хамгийн all time high буюу 5597 гэдэг ханшаас рейнж хөдөлгөөнтэй ер нь онцтол ихсэн байгаа. Тэгэхээр 2 сарын өмнөх ханшийг хараад үзэх юм бол 5469 гэдэг ханш дээрээс бүтэн яг онцтой 1 сарын том гэнж хараад тэрний дараач сараас ханш рейнжлэх төлбөрөөгөө ер нь шилжээд одоо энийг цааш нь үргэлжлүүлэхгүй эсвэл энэчнээс буцаж тест орж ирэх үү гэдэг ийм сонголтын дээр бол лифтсэн байна л гэж харж байна. За тэгэхээр цагаа жижигрүүлээ бид нар weekly цаг дээр харах юм бол 3 сарын 23-наас хойш өссөн ханш маань одоо нэгсэндээ 3 сарын 2-оос унсан уналтын correction байдалтай ерөнхийдөө хөдөлсөн юм шиг бол харагдаж байгаа. За одоо болохоор юу гэж байгаа гэхээр энийг үргэлжлүүлээд дахиад ийм онолд орж ирэх үү гэсэн асуулт бол эхний ээлжинд бол тавигдаж байгаа. За тэгэхээр энэ чэнэс бид нар нэг зүйлийг маш сайн ажиглах хэрэгтэй. Тэгэхээр шууд ханш маань одоо энэ 7 ханш ингээд бүтэн биетэй хаагдахгүй эсвэл энд орж ирсэн rejection support хэсгээс үргэлжлүүлээд нэг юм жижиг үүсэлт ABC гэдэг хөдөлгөөний зигзаг хөдөлгөөний structure орж ирэх үү гэдгийг бол ханш бол одоогор бол шийдэх арай болоогүй байна. Тэгэхээр бидний key level-үүдийг ер нь бол тодорхойлох хэрэгтэй байгаа. Тэгэхээр ханш ерөнхий том үндэстэн трендтэй байгаа ч гэсэн одоо correction-ы хөдөлгөөн хаа үржиж дуусах гэдэг сонголтын дээр одоо шууд унах уу эсвэл дахиж нэг импульс одоо өсөлтийн импульс орж ирчээд буцаад унах уу гэдэг ийм төв зургтай юм гэсэн. За тэгэхээр биднээс өнгөрсөн 7 хоногт яг ямар хөдөлгөөнийг өгсөн бэ гэхлээр ханш бол шууд унж орж ирээд 7 хоногийн дундор федийн үеэр буцаж өсөлттэй орж ирээд бол хаагдсан байгаа даа. Тэгэхээр энэ тэрний дараа энэ 7 хоногийн эхлэл буюу одоо нэгтгэс хойш ханш бүр өндөр хаяг хийхгүйгээр шууд давшаага унж орж ирсэн дүр зурагтай. Тэгэхээр энэ ч нэгтгэл маш сайн ажиллах хэрэгтэй. Тэгэхээр 4500 гэдэг ханш доошоогоо 4385 буюу энэ улаан викийг нэгсэндээ одоо тестлсэн цэгээсээ буцаж өсөх юм хөдөлгөөнийг бол гаргаж магадгүй. Тэгэхээр энэ 7 хоногийн буюу одоо өнөөдөр маргааш 5 өдрийн бас аяgus ажиллаж байна. NFP-гээр ханш шууд дэшигээ нэг чигийн дагуу өвчтэй хөдөлгөөнүүд орж ирч магадгүй учраас энэ 7 хоногийн хэр ер нь бол арилжаанаас аль болох жоохон холдоод ханшиг яг юу хийхийг ажиглах хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр бүржигээ цаг буюу 4 цаг руу ороод авах юм бол энэ ч биднээс ямар нэг одоо buy sell гэдэг бас мэдээлэл одоогор бол миний хувьд надаас харагдахгүй байна. Тэгэхээр энэ нөгөө саяны daily candle одоо их бий рүү орж ирэх үед магадгүй миний арилжаа одоо нэг сумлахал энэ чинээс төрж эхлэх болоо гэж хараад байна. Тэгэхээр энд нэг унцтэй импульс орж ирээд энэ төвшин хэрвээ барьж чадчих юм бол structure shift буюу буцаж орж ирээд өсөлтийн breakout хийсэн тохиолдолд одоо энэ цэгүүдээс long арилжаануудыг бас хийж эхлэн гэсэн төлөвлөгөөтэй бол байгаа дээ. За тэгээд ханш маань хэрвээ энэ support зоны хэрвээ барьж чадах юм бол энэ хангалттай дараачийн орой буюу энэ өмнөх орой буюу 4889 гэдэг ханш руу хүрнэ гэдэг бас таамагтай байна. За тэгээд энэ цэгээсээ магадгүй бидний нөгөө том цагийн унст тренд доошо байгаад байгаа учраас энэ цэгийг эвдэлсний дараа магадгүй энэ спорт одоо demand зоноос одоо эсэргүүцлийн импульс дээр юу хийж чадах вэ гэдэг ханшийн жижиг structure shift хийж чадах нь үгүй гэдгийг бол ажиглаж яагаад магадгүй импульс үүсгэлээ гэх юм бол энэ чинь short арилжаануудыг одоо орох сэтлээ хайж эхэлнэ гэж харж байна. Миний хувьд бол яг энэ цэг рүү ихний ээлжинд бол орж ирээд 4444 гэдэг цаг юм. Тэгэхээр энэ цэг дээр ханш rejection авч чадах уугүй юу гэдгийг бол ажиллаж байгаад long арилжаанд орох төлөвлөлттэй байна. Тавтад магадгүй NFP-гээр тест structure үүснээ дараа ингэж орж ирсний дараа correction дээрээс нь тавтад long арилжаануудыг хийх ч юм уу нэг тиймэрхүүл плантай болж байгаад байна. За тэгээ магадгүй ханш яг энэ зураглалын дагуу өсч орж ирээд энэ хай өмнөх lower high-ыг эвдээд
энэ эсэргүүцлийн бүс дээр орж ирээд ABC гэдэг бүтц үүсгээд дуусны дараа correction бүтэн явж дууслаа гэж үзээд monthly candle өмнөх сарынхаа одоо high одоо weekend liquidity авсны дараа энэ том унстаас орж ирэх магадлал нь арай нэмэгдэх юм болов гэж хараад байна. Одоогор бол шууд доошогоо унах гэхэлэр бас жоохон эргэж зэтэлс болчиход байна л та. Тийм болохоос эхний ээлжинд яг саяны ярьсанчлаа 4440 гэдэг түвшин дээр эвхийл явж байсан хүлээх баг. Тэгээд арьсчаан тэр орох юм бол та Telegram channel дээр шууд бүгд нөгөөд явна. За баярлалаа.